Сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараас эхлээд миний channel дээр кино ярих хэсэг нэмэгдэж орж байгаа. За тэгэхээр энэ булангаа би кино яриа гэж нэрлсэн байгаа. Анхны дугаараараа 2015 онд гарсан Америкийн триллер төрлийн Knock Knock буюу Тог Тог киног та бүхэнд ярьж өгөхөөр бэлтлээ. Энэхүү киноны гол дүрд Холливуудын алдартай жүжигчин Keanu Reeves тоглосон бол Италиас гаралтай загвар өмсөгч Lorenzo Izzo болон Куб Спан гаралтай Anna Cella de Armas Queso нар гол дүрийг бүтээсэн. Anna Cella de Armas Queso-гийн хувьд болохоор сүүлд Netflix дээр гарсан Blonde киноны гол дүрд тоглож одоо өөрийнхөө карьерийг маш өндөрт авч гарсан залуу жүжигчин байгаа. За ингээд киноныхаа үндсэн хэсэгт орцгоё. Бичлэг эхлэхээс өмнө subscribe дарахаа битгий мартаарай. Өнөөдрийн видеоны хамтран ажиллагчаар Showbox application. Showbox application-ыг татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. За киноны гол дүр болох Evan Weber нь хоёр хүүхэд эхнэрийнхээ хамт Лос Анжелес хотод аз жаргалтайгаар амьдардаг нэгэн гэр бүл болохыг киноны ихэнд харж болно. За Evan болохоор архитектур мэргэжилтэй ба залуу насндаа бас сонирхлоороо DJ байсан бол түүний эхнэр нь амжилттай зураач, уран баримлч эмэгтэй. За киноны ихэнд Karen хоёр хүүхдээ аваад аудион баярыг тохиолдуулаад далайн эрэг рүү аялал хийхээр шийдсэн байдаг. Karen-ий туслах Lois гэдэг нэг залуу байгаа. Тэгээд тэднийг аялалд явахаас өмнө түүний гэртээ Karen дуудаад бүтээлүүдэд хариуцуулаад уран зургийн галерейд шилжүүлэх ажлыг түүнд даатгадаг. Тэдний хүүхдүүд нь Lois амар сайн болохоор бид нартай хамт аялалд яваач гэж гуйсан боловч Lois надад ард ажил байгаа. Тэгээд аав чинь хувийн ажилдаа үлдчихэж байгаа. Та гурав гуруулах нь явж байгаа болохоор би бас аавд чинь хань болоод одоо эндээ үлдэхгүй бол болохгүй гэд хэлдэг. Evan Weber яагаад гэрийнхэнтэйгээ яваагүй гэхлээр төслийн ажилд дарагдсан байсан. Мөн мөрний гэмтлийн улмаас физик имчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул эхнэр хүүхэд нь гэр бүлээрээ далайн эрэг рүү зугаалахаар яваад Evan Monkey гэдэг нохоотойгоо гэртээ үлддэг. Эхнэр хүүхдээ гаргаж өгснийхаа дараа ажиллаа хийгээд жилрээд мэжэл гэнт орой болоод гадаа маш амар хүчтэй бороо орсон. За тэгээд тэрээр эхнэртэйгээ яриад би бинийг үнэхээр санаж байгаагаа илэрхийлээд залгаж байх хоорондоор нь гэнт гэрийнх нь хаалгыг хэн нэгэн knock knock гэж тохисон. За энэ киноны үйл явдал энэ мөчөөс эхэлнэ. Уг нь хэн нэг нь ирнэ гэж төлөвлөөгүй байсан ч Evan Monkey хоёр гайхсан байдалтай очиод хаалгаа нийтэлд усан бороонд шалт норсон хоёр охин зогсож байсан. Evan бүр гайхаад тэднээс ямар зоригтой явж байгааг нь асуухад Григорийн гэрээг нь мэдхүү энэ хаваарх айлуудын хаалгыг зохиж үзлээ. Бүгд амралтанд явсан бололтой гэхэд Evan би энэ хавьд тим нэртэй хүн ерөөсөө мэдэхгүй. Хаяг нь юу гэж хэлсэн болоо гэтэл Genesis гэд нэг охин нь үнэндээ мэдэхгүй байна. Миний утсын бороонд шалт норчихсон. Bell гэд хажуудлынх нь охиноо заагаад уцаа гэртээ үлдээч гисэн гэж хэлсэн. Бид хоёр нэг таксинд суусан чинь энэ газар буулгачихлаа. Бид хоёр бараг 20 минут орчим алхаад хөл бараг өвдөд бүтэн орчихлоо гэж хоёулаа айлгуутаад хэлсэн. Гэтэл Evan хариуд нь гайхаад уушлаарай би тусалж чадахгүй бололтой гэтэл Bell найтаагаад даарсан мэдж үжиглж эхэлсэн. Тэр хоёрын байдал яг л ямар нэгэн арга олоод яаж хийгээд л түүнийг зөвшөөрөх хүсэл эрмэлзэлтэй мэд харагдчихсэн. Энэ үйлчлэгийг нь хармагцаа Evan салбитаг авч өгөөд хэрвээ хүсвэл та нар миний утсыг ашиглаад найзтайгаа холбогдож болно гэж хэлээд бараг л өрхөнд нь орчихсон. Тэгтэл Genesis хэлэхдээ үндэ миний бүх дугаарууд утсан дээр байгаа. Би бүр өөрийнхөө дугаарыг ч цээжээрээ мэдэхгүй гэд бүр айлгүй инээгээд энийг сонсоод та ч итгэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ та зөвшөөрвөл бид таны компьютерийг түр ашиглаад найзтайгаа Facebook-оор холбогдож болох уу гэтэл Evan бололгүй яах вэ гэд тэр хоёрыг гэртээ оруулчихсан. Гэрт нь ормогцоо Evan тэр хоёрт алчуур өгтөл үсээ арчангаа гэрээг нь тойруулаад хараад тэр хоёр нэг л өөр зоригтой мэт санагдаж байлаа. Бэл гэд нөгөө охин хэлэхдээ Evan чамд баярлаа. Энэ үед танихгүй хүнийг гэртээ оруулах хүн бараг л байхгүй. Гэтэл Evan та хоёр аюултай харагдахгүй байна. Хэрвээ байдал эвгүйцэн тохиолдолд би та хоёрыг барчихна гэж бодож байна гэсэн. Гэсэн өөдөөс нь би тийм ч итгэлтэй биш байна. Учир нь би агаарын боксер хичээлдэг гэсэн өөдөөс нь үсрээд бүр бокстод мус нөгөө Бэл гэдэг охин нь Genesis байшлаа хараад биднийг таксины жолооч буруу газар буулгасан байна. Бид шал өөр газар байна гэж хэлсэн.
Эван тэдэнд "Бүү санаа зов, би та хоёрт такси дуудаад өгье. 45 минутын дараа такси ирнэ" гэж хэлсэн. Тэгээд дахиад л Эванаас хатаагчид 10 минут хувцас хийж болох уу? Үдэшлэгт бид хоёр очихдоо иймэрхүү нойтон хувцастай мачин царайтай очимааргүй байна гэж хэлтэл Эван за яах вэ гэж зөвшөөрсөн. Энэ хоорондоор Эван тэдэнд халаад болон халуун цай бэлдэж өгөхөд тэд бүр гэртээ байгаа мэт тухлаад нохойг нь эрхлүүлээд мөд явах шинжгүй байдалтай харагдчихсан. Энэ хоорондоор ярианда Эван залуудаа DJ байсан болон эхнэр хүүхдүүд нь өнөөдөр өглөө далайн эрэг рүү явсан талаараа ярьсан бол өөдөөс нь нөгөө хоёр охин бүр тэдэнд ямар залуучууд таалагддаг болон бэлгийн амьдралын туршлагаасаа яриад эхэлсэн. Эван нэг л тухгүй байдалд ороод би охтын ийм илэн далангүй ярианд тасаагүй гэтэл тэд эхнэрээс өөр бэлгийн хамтрагчтай эсгийг нь асуудал Эван би 14 жил ханилж байна. Хэрвээ хоёр хүн бие биендээ хайртай л бол ерөөсөө тийм гадуурх асуудал байх шаардлагагүй гэтэл бүр айлгуутаад инээнгүүтээ уйтгартай юм аа. Насан туршдаа ганц л хүнтэй байна гэдэг бидний мөн чанартай харшлаа штэ гэд айлгуутаж эхэлсэн. Яриа нэг л хачирхалтай байсан бол Эван тэднээс та нар ямар мэрэгчлээ юу хийдэг хүмүүс вэ гэж асуусан чинь би донгоцны үйлчлэгч хийдэг гэж хэлсэн. Таксиж гадаа ирлээ, хувцсан ч хатлаа. Эван хувцсыг нь өгөх гэтэл нөгөө хоёр ч бүр гэрээс нь холддгоо. Тэгээд бааны өрөөндөө ортол хоёулаа бүр чармаа шалдан усанд дүүшинд орж исэн. Эван бүр шок. Эван тэгээд нүдэн анаад яг одоо хувцал тэгээд манахаас яв гадаа машин хүлээж ин гэсэн чи тэр хоёр машин хүлээж л байдаг штэ бидэнтэй хамт байгаа ч энэ төр гэд бүр Эваныг хоёр талаас нь үнсээд эхэлтэл Эван би үүнийг хийхгүй би гэрэлсэн би аз жаргалтай гэр бүлтэй хүн гэж хэлсэн боловч тэр хоёр түүнийг оролцоор агаад зөвшөөрүүлчихсэн. Ингээд Эван тэр хоёр охины урхинд 100% ороод тэр хоёртой бэлгийн харилцаанд орсон. За тэгээ өглөөнөөс эртэл орондоо Эван ганцаараа хөвтчихсэн. Тэгсэн нөгөө хоёр гал тогоонд бүр найрлж байна. Хоёлаа бүр өглөөний минь аава гэж мэгээ заяа бүр Эвнийг бүр аава гэж дууддаг болсон. Тэгээ яг л бага насны хүүхдүүчийг дураараа аашлаад бүр тэрүүгээр бүх зүйлийг нь хараачихсан, шарвин марвин хийгээд бүр алж исэн. Энэ үед Эваны эхнэр залхтал нөгөө хоёр ч цаана нь амар хашгираад тэр хоорондоор Эван уцаа таслаад маш ихээр уурлаад яг одоо гэрээс явахыг шаардж байна. Үгүй бол та хоёрыг цагдаа дуудаж өглөө гэж хэлсэн чинь тэр хоёр өөдөөс нь ингэж сүрдүүлсэн. Хэрвээ чи цагдаа дуудах юм бол болно. Яг гэвэл чи цагдаа ирэхэд өөрөө буруутан болно. Учир нь бит хоёр 15 настай гэж хэлсэн. Тэгээ тэр хоёр ямар сони юм бэ Эван өчигдөр шүнийг бит хоёртай хамт өнгөрүүлсэн хүн лав биш ээ. Чи шал өөр хүн шиг харагдаж байна мэдрээ гэдгсэн чи Эван юу яриад байгаа юм бэ? Өчигдөр та хоёр онгоцны үйлчлэгч гэж хэлээ өстэй. Та хоёр насанд хүрээгүй мө 15 настай юм уу гэдгсэн чи тэр хоёр тийм гэж хариулсан. Яг ингээд маргалтаад байжсэн чинь хаалгыг нь хүн тогссон. Тэгээ гурал бүр гайхаад Эван гялс очоод хаалгаа нээсэн чинь Эван гэдэг түүний эмч нь ирсэн. Өмнө нь бичлэгийг хэлсэн нөгөө нэг Эван физик эмчилгээ хийх ёстой гэд тэрнийх нь хариуцсан эмчийг Вивен гэдэг. Хаалгыг нээсэн чинь Вивен ингээд амар инээгээд сайн уу өглөөний минь би чиний эмчилгээг одоо мартсан байна. Одоо хоёлаа хийх үүднэр гэдгсэн чинь нөгөө Эван чинь дотор нь хоёр хүн байгаа болохоор яаж игээд аргалаад явуулахыг хүссэн боловч Genesis гинт нөгөө үүдэнд нь гараад ирдیں۔ Тэмүүтэ Genesis Эван таны массажийг хүсэхгүй байна. Тийм эстэй хонгор минь гэтэл эмчийн нүдэн бүр орой дээрээ гараад арай гэд ингээд уурлаа явцсан. Яагаад гэвэл тэр эмч нөгөө нэг Эваны эхнэрийг нь таньдаг гэр бүлийг нь мэддэг те чамайг бүр арай ч юм гэж бодсонгүй гэд. За тэгээд буцаж гэртээ ороод бүр нөгөө хоёрыг багалзуурдаад яг одоо яв гэд. Тэгэд бүр Эваны уур нь эцтэй тулаад гэртээ оронготой шууд нөгөө хоёрыг чинь багалзуурдаад та хоёр яг юу гэсэд байгаа? Яг одоо яв. Тэгэхгүй бол бид хоёрыг алаа шүү гэдгсэн чинь нөгөө хоёр чинь за бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэдгсэн. За тэгмүүдээ Эваны машин цугаад хаа нэгтэй газар байшингийн гадаа очингуудаа хүн чинь гэртээ очвол шүү тэр хоёр охин ингээ гэрлэг ороо явуудаг штэ. Тэгсэн чинь тэр байшингийн гадаа үлдчихэнгүүтээ шууд тоглоомын талбай руу цүнхээ бариад амхааттай яваад гэсэн. Тэгэхээр тэр хоёр өөрийн гэсэн ямар ч гэргүй зүгээр л нэг байршил зааж өгөөд Эванаар хургуулангүүтээ өөр тийшээ явсан болж таарч байна. За ингээд тэр оройн Эван нөгөө нэг төслийнхаа ажлыг хийгээд нөгөө DJ-гийнхаа том чанга дууг тавиад байжсэн чи гинт үүдэнд нөгөө нэг гэр бүлийнхэн зураг нь унаад хагарсан. Тэгээ бүр гайхаад ядаж яхад тийм нэг триллер кино болохоор аимшигын кинод нэрээр тийм үйл явдал гэр нь бүгд юм харанхуй байжээд нь штэ. Тэгээд нөгөө харанхууд ингээд очоод хийм бол гэдгсэн чинь нөгөө хоёр охин чинь бүр жинхэнэ экстрим болцсон хар мар хувц өмссөн хоёлаа зогсож исэн. Тэгмээ хоёлаа нийлээд унтлахын өрөөнд нь Эваныг хүлчихсэн. Эваныг орон дээр хүлээд ихнэрлүүн залгаад эргэтнийг нь харуулах гэж бүр оролдоод бүр тэнэгтэж өгсөн. За тэгээд бид нар ноцтолтоол Байла чинь дээр нь гарангуудаа өчтөр
Урлаа ингээд зү амар гоё юмстэй та шал өөр хүн шиг байна гэдэр гэж мэгэл бүр хамаг юм оролдоол. Тэгэл яг байжсэн чинь үүдэнд нөө Люс гээд эхнэрийнх нь туслах гээд байгаа штэ. Тэр залуу яг ирдэг байхгүй юу? Яг тэр орой угаасаа ирээд нөгөө эхнэрийнх нь гадаа байгаа баримлуудыг авч явах хэрэгтэй байсан. За тэгээ Люс ирээд Эван руу чат бичсэн хаана байна гэдгсэн чинь амхандаа Люсийг нөгөө би гэртээ байхгүй байна гэд гэрээсээ буцаагаад явуулах гэсэн боловч Genesis дахиад очиж хаалгаа нийцсэн. Тэнгүүтээ Genesis хэлэхдээ бид нар энд ингээд каноны зураг авалт хийж гин би Эваны наагац одоо дүүн байна гэд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө Люс чинь уулзсандаа баяртай байна. Би ч гэсэн ингээ орё л доо надад бас энд хийх ажил байна гэдэргээл тэгэл нөгөө баримлууд дээр очиод ингээд хучсан байсан. Тэрийг нь Genesis ингээд нээсэн чинь дээр нь бүр эргэтэн хөх мөх ингээд юм нөгөө палмастраар тэр хоёр зураад бүр сүйтгэсэн байсан. Тэгээд Люс гинт амар уурлаад гинт Genesis руу харангуйтаа яриад байгаа чи бол хинбэ? Би гинт санчглаа. Эван ерөөсөө тийм наагц маагц авах маав юуч байхгүй үеэл байхгүй. Тэгэхээр чи хийн гэд тэнгүүтээ нөгөө хоёртой чинь маргалдаж эхлээд Эван хааны хоёр Эваныг хаашаа нуусан гэд нэг чулуунд бүдрээд өөрөө толгоогоор чулуунд цохоод тэгээ нас орчдیں۔ Яг Люсийг толгоогоо цохох тэр мөчөд Эван яг түүнийг харж исэн. Тэнгүүтээ та хоёр юу хийгээд байгаа юм бэ? Хүн алчлаа штэ гэсэн чинь нөгөө хоёр чинь бид хоёр юу ч хийгээгүй штэ. Энэ залуу чинь өөрөө л чулуунд бүдрээд унаад нас орчлаа штэ. Чи ч гэсэн харсан мэт гингүүтээ Люсийг битүү скотчдод тэгэнгүүтээ бүхрээ харж хийцэн. Тэгээ бас хамгийн амар нь нөгөө хоёр чинь Эваны утаснаас Люс руу яаж манай их нартай унтаж чадчих байна. Новшийн царайгаа аваад алга бол эсвэл чи өөхөх болно гэдэг мессеж чатыг түүн рүү бичсэн. Тэгэхээр тэр хоёрын зорилго нь болохоор Эван Люст уурлсан болоод тэгээд Эван Люсийг алсан гэж цагдаа нар одоо ирэхэд Эваныг хамаг бурууг нь тоох гэж оролцсон. Тийм одоо чат бичиж үлдээсэн. Дахиад энэ явдлын дараа Эваныг санал дээр хүлчихсэн. Тэгэд ийм хоёр жоохоохон байжж энэ кино жоохон панаалтай юм шиг яаж тэр том залуу одоо энэ тэнд хүлээд нөгөөх нь ч гэсэн ингээл арганд нь ороо яваад идэв. За тэгээд ямар ч байсан санал дээр хүлээд нөгөө Эван ч бүр уйлаад аргаа бараад та хоёр яг юу өсөд байгаа юм бэ? Яг юу та хоёрт хэрэгтэй юм бэ гэд тэгсэн чинь гинт тэр хоорондоор тавилга дээр нэсэн шаазан идэл ингээд газар унцдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр дотроос нь гар буу гараад ирсэн. Тэгэд нөгөө хоёрт ч мөр азник олё болонгуудаа тэр хоёр тэгсэн. За одоо бит хоёр буутай болсон юм чи Genesis хэлж байгаа байхгүй юу? 10 толгойн оронд чи гэрийнхээ айл нэг газар нуугдаад тэгээд бит хоёр тэрний чин дараа чамайг олох юм бол энэ буугаар шууд ална. Хэрвээ чи 10 тоолоод энийг газар нуугдаад бит хоёр чамайг олохгүй бол чи амьд гарна гэж хэлсэн. Тэгээ шууд хоёлаа 10 9 8 гэж тоолол гэсэн чинь нөгөөдөг чинь гүүгээл галтгооноос нэг хутга авангуудаа газар тэгэлж унангуудаа хутгаа унахсан чинь нөгөө хоёр чинь нөгөөдөг чинь байраад автсан. За тэгээд энэ явдал болохоор шүн өрнсөн. Тэгээд өглөө нь болоод Эван ч бүр ямар ч тамир тэнхээгүй болоод өмнөх оройн нь нөгөө хоёр охин чинь гадаа нь баг булшны тийм газар ухсан байхгүй юу. Тэгэд нөгөөдхий чинь өглөө нь чирж очингуудаа Эваныг тэр нөхрөөгээ хийгээд толгой хүртэл нь буулаад за тэгэнгүүтээ Эван бүр ямар ч хүч чадалгүй болоод уйлаад та хоёр яг ингээд яагаад намайг ингээд байгаа юм бэ? Би та хоёрт ямар буруу хийсэн бэ? Миний гэр бүл ямар буруу та хоёрт хийсэн бэ гэдгсэн чинь Genesis хэлэхдээ би чамайг ална гэж бодсон уу? Бид нар тийм амтэн бишээ. Энэ зүгээр л тоглоом байсан юм аа Эван гэдгсэн чинь Бяла анх бит хоёр чамд санал тавихад бид чамайг татгалзна гэж бодож байсан. Юуны нийттэй гэж хэлэх үү? Тэд хизээж үгүй гэж хэлэхгүй. Гэр бүлдээ хичнээн хайртай байсан ч хамаагүй та нар бүгдээрээ адилхан. Баяртай Эван чи надад хамгийн их таалагдсан гэж хэлсэн. Genesis нэрээ надад төрсөн өдрийн баяр хүргээрээ би эх 7 хоногт 22 нас хүрнэ гэтэл Бэла би 18 нас хүрэхдээ их сандарсан харин чи надад 15 насыг минь санагдуулсан. Баярлалаа Эван гэснээ уцыг чинь үгийгээ буцаж хурж ирэнгүүтээ тэр хоёртой унтчихсэн бүтэн бичлэгийг нь Эваны өөрийнх нь Facebook дээр нь аль хэдийн тавиад бүр амар их мянган хүн үзсэн байсан. Эван ингээд зөвхөн толгойн гарсан бүх гар мар нь ингээд шороонд ороо штэ. Тэгсэн чи яг урд нь тавьчаад тэр хоёр яваад гисэн. Эван бүр гараж гаргаж чадахгүй нөгөө бичлэгээ хараад бүр уйлаад хоцорд юм да. Төд удалгүй ихнэр хүүхдүүд нь хаалгаар орж ирсэн чинь новшийн болсон гэрээ хараад гайхаад тэгээд энэ кино дуустай.
За тэгээ 1 цаг 40 минут энэ киног үзсэн миний сэтгэл болохоор тэр хоёр охин яг уу цаад санаа айгу зөв юм шиг байгаа. Яагаад гэвэл одоо гэр бүлтэй ирчүүд те гэр бүлдээ үнэхээр хайртай байж аж яг гинтийн ийм асуудалд ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй энэ хоёр охины урхинд орсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр охин одоо нөгөө чи хамгийн дажгүй байсан гэхлээр ингэж одоо хүмүүсийг судлангуудаа яваад цуврал ийм юм хийдэг болж таарсан уу яасан. Гэтэл энэ хоёрын ажиллагаанд нь Луис хэмэгдчихэж байгаа байхгүй. Эвнийг хашраахад Луисын ам одоо эрсдэж байгаа. Тэгэхээр тэр нь жоохон харамсалтай. Энэхүү киног та бүхэн маань бүтнээр нь үзхийг хүсвэл Showbox аппликейшнийг татаад Knock Knock гэж нэрийг нь бичээд хайгаад үзээрэй. Аппликейшний татах линкийг нь description хэсэгт холбосон байгаа. За тэгээд дараагийн сонирхолтой киногаараа дахиад уулзтлаа. Түр баяртай. Кино таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Bye.